Хэрхэн бол маань Дутаа морил намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажилтан. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн онцлог хэрэгцээтэй хүмүүс Facebook болон Instagram-д ажилд орж олдог талаар дамиг хүрэхэд бэлэн болсон байна. Заншил ясаараа description-доор линкийг үлдээчихвэл та баруун гарт таллаа. Доошоо харсан гурвалжин туршлага дээр дараа линк рүү ороорой гэж та бүхэндээ хүсмээр байна. Мөн энэ дээр давхар та бүхэнд мэдээллүүдийг өгөхөд онцлог хэрэгцээтэй гэж хэлээд байгаа нэр том юм нь болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байгаа. Дэлхийд дээр нийт тэрбум гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг ба энэ том маань жилээс ирэх тусам нэмэгцээр байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлийг харах ба харагдахгүй гэж хуваадаг бөгөөд илүү дэлгэрэнгүй та бүхэнд хэлэх юм бол 6 өөр төрөлд ордог байгаа. Үүнд сурахын, хараа зүүн, сонсголын, хөдөлгөөний, мэдрэлийн болон сэтгцэн гэсэн 6 төрөлд бол орж идэг байгаа. Тэгэхээр энэ бичлэгийг үзэж байгаа хэрвээ таны таньдаг болон хэрвээ та өөрөө мөн эсвэл таны хамаатан садан донд найз нөхдөнд ямар нэгэн онцлог хэрэгцээтэй хүмүүс байгаа бол таны хөө бичлэгийг харамгүй тараарай гэж хүсмээр байна. Үүн давхар хэлэхэд томоохон компаниуд болон улсууд хоорондоо энэ жил ярилцсны эцсээр хэрхэн яаж тухайн хүний онцлог тэрхүү зүйл дээр нь тулгуурж ажлын байруудыг нээлттэй хэлэх тал дээр бол ярилцаж судалгааны үндсэн дээр бол тохиролцсны үндсэн дээр энэ хүн мэдээлэлд бас та бүхэнд хүрч байгаа. Тэгэхээр та бас мөн адилхан зөвхөн одоо тех компани талаар ярьж байгаа болохоор софтвер инженер авах хэрэгтэй, компьютерийн талаар мэдэх хэрэгтэй гэсэн ойлголтыг авч хаяраа гэж хүсмээр. Учир нь хэвэл эдгээр бүх том компаниудын корпорац таны хүсэж байгаа мэргэжлэр ямар ч ажлын байр нээлттэй гэдгийг та бүхэнд хэлэхэд бол таатай байна. Тэгээд мөн та бүхэнд хэлэхэд мэдээж яриг та анкет бүглэхийн тулд өөрийн resume, CV болон LinkedIn-ийг хөгжүүлэх хэрэгцээтэй манай баг хамт олон та бүхэнд туслахад бол бэлэн. Мөн тухайн компанид ажилладаг дотоод ажилтнууд маань та бүхэнд ментор хийж байгаа. Тэгээд мөн бидний урилгыг маш сайхан хүлээж авсан 2 менторыг та бүхэндээ танилцуулъя. Тэгээд манай эхний ментор төгс баясгалан software engineer, Дагмад дорж production engineer. Хэрвээ та өмнөх бичлэгийг үзээгүй бол хэрхэн яаж та менторуудтай холбогдох вэ гэхлээр эхлээд та анкета бүглөөд өөрийнхөө эхний ярилцлаганда цагаа авцсан үед бид нартай холбогдоод бид нар таныг ментортой холбооснараа тухайн компани дотоод ажилчин маань танд хэрхэн яаж ярилцлагандаа бэлтгэв мөн юунд анхаарах вэ гэдэг тал дээр менторлох байгаа. Тэгээд та бүхэн энэхүү бас завшааныг ашиглаарай гэж та бүхнээс хүсмээр байна. Тэгээд олон зүйл нуршилгүйгээр хэдүүлээ хамтдаа дэмэр орцгаая. Та бүхний дэлгэцэн дээр харж байгаа энэхүү линкийг description-доор үлдээчихвэл та бүхэн баруун гарт талын гурвалжин жижигхэн доошоо харсан төвчлөрийг та бүхэн дараад линк рүү ороорой гэж хүсмээр байна. Яг одоо дэлгэцэн дээр миний линк зүүн баруун дээд талд гарч ирсэн байна. Та пэйж рүү орсны дараа баруун дээд талын эхний хэсэг буюу Jobs ажил гэдэг хэсгээр та бүхэн дарснараа сонголтуудыг хийн ямархуу ажлууд байгаа гэдгийг та бүхэн сонгож болох байгаа. Дээрээсээ зүүн гар талын дээд хэсгээс хэдүүлээ хамтдаа явбал энэ доошогоо ямар application болон service дээр та ажилламаар байгаа гэдгийг сонгож бол. Анзаарч харуул Facebook, Messenger, Instagram, WhatsApp, Oculus, Workplace, Poro, Nova гэсэн сонголтууд та бүхэнд гарч ирэх байгаа. Эдгээр сонголтуудыг хийсний дараад нь та доошоо by employment type буюу ямар байдлаар ажилламаар байгаа гэдгийг сонгож болно. Энэ цагаар эсвэл дадлагын гэсэн 2 сонголтоос та бүхэн хийж болно. Энэхүү сонголтуудыг хийсний дараад нь зөвхөн танд зориулагдсан та ажиллаж болох ажлуудыг хайлтаар таны баруун гар талд гаргаж ирэх байгаа. Хэрвээ та хүсэх юм бол дээр цагаан хүснэгтэн дуунд хайлтын систем байгаа бөгөөд та энэ дээр өөрийнхөө сонирхож байгаа чиглэлээрээ хайж болох байгаа. Мөн адил дээшээгээ баруун гар талын хэсэгтийн эхний 1, 2 дахь areas of work буюу ямар хэсэгтэр ажилламаар байгаа гэдгийг та бүхэн дарснараа бас сонголтыг хийж болдог байгаа. Энэ донд та бүхэн бас аппликейшнуудаа харж сонгож болно. Жишээлбэл Instagram, Oculus, Poro, WhatsApp гэсэн сонголтууд та бүхэнд байгаа гэдгийг хэлмээрээр үүн донд газарчлалын байдлаар бас та хайж болно. Мөн ахаад дээрээсээ хүснэг дундаас 1, 2, 3 дахь буюу location, байршил гэдэг хэсгээс та бүхэн сонголтыг хийж болно. Локейшнээр дарсны дараа дэлхийн зураг танд гарч ирэх бөгөөд хойд, өмнөд Америк, Африк, Европ, Аз, Австрали гэсэн хэсгүүд дээр та бүхэнд ямар ажлын байрууд нээлттэй байгаа гэдгийг харж болно. Мөн адилхан энэ дээр анзаарч харах юм бол бусад компаниудтай адилхан Европод хамгийн их ажлын байрууд нээлттэй байгаа гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Энэхүү байршлыг сонгосны дараа газрын зурагны баруун гар доод талд
энэхүү баруун тишээ заасан сум Get Started гэдэг хэсгээр та бүхэн дарснараа өөрийн CV болон LinkedIn-гаа оруулах боломжтой. Сургуульд сурсан хэвээрээ сургуулиа төгссөн оюутнуудад зориулан Facebook тусдаа програмтай байдаг байгаа. Энэ рүү орохын тулд та бүхэн веб хуудасны дээдлийн хүснэгт 1, 2, 3, 4 дахь болох Students and Grads буюу оюутан төгсөгчдийн хэсэг рүү та бүхэн орж болох байгаа. Энд нэг зүйлийг сануулхад энэ маань 2 сонголт танд гарч ирнэ. Энэ маань оюутан төгсөгчд мөн Facebook University буюу төгссөн оюутнуудыг дадлагжуулдаг Facebook-ын тусдаа өөрсдийнх нь хэсэг байгаа гэдэг хэлмээр байна. За энэ нь хэрэг та Students and Grads гэдэг эхний сонголтыг хийснийхаа дараад нь доошогоо маусаараа явуулахаар Facebook Entrance гэд мэдээллүүдийг оруулна. Сүүлийн 2 жил Facebook маань хамгийн сайн оюутан болон сурагч нарт дадалжих боломжийг өгж байгаагаараа бас шалгарсан байдаг байгаа. Тэгэхээр та бүхэн энийг сонирхоод үзээрэй. Баруун гар талын хүснэгтээ 1, 2, 3, 4, 5 дахь хэсгээр та бүхэн дарснараа 8 төрлийн хэрхэн Facebook-ын талаар илүү их мэдээлэл авах боломжийг та бүхэнд өгч яадаг байгаа. Энэ зүйл маань мөн таны ярилцлаганд ороход тодорхой хэмжээний тус болж яадаг тул та бүхэн энэхүү хэсгээр бас зочлоод үзээрэй гэж хүсмээр байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн онцлог хэрэгцээтэй хүмүүс Facebook, Messenger, Instagram, WhatsApp, Oculus, Workplace, Poro, Novia дээр хэрхэн яаж ажилд оржуулдаг талаар мэдээлэлийг та бүхэндээ хүргэлээ. Та энийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй таргаарай. Өнөөдрийн бичлэгийн маань туссан төслөцсөн та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.